Бүлэнд маань хавар иржээ. Амар гоё нартай цэлмэг өдөр байна. Би 7 хоногт 20 цаг ажилладаг. Нэг бол өдөр болгоно 7-7 цагаар 7-7-6 гэж хуваадаг. Ажил ихтэй өөр хийх юм ихтэй ч юм уу. Байх нь заримдаа 10 цагаар 2 өдөр ажиллаждаг. Гэхдээ зарим үед маа цаглах зөвшөөрдөг. Тэгээд сквал 8 цагаар тэгээд нэг өдөр 4 цагаар ажилладаг. Одоо гэхдээ хичээл амарсан хичээлгүй байгаа болохоор 40 цаг хүртэл ажиллах боломжтой. Манай арын хаалгаар нь орж ирлээ. Хойно юм дугуйн зогсоолтой. Энэ ингээ задгаа бороо орсон үед тэнд дээрвэртэй дугуйн зогсоол бас байгаа. За, Солонгосын элчинд виз өгч явж байна. Одоо ажилтаа. Хүртэл визнийхэн материалыг бүртгүүлсэн. Өглөөний минут 3 сарын 13 болж байна. Солонгосын визийг 3 сарын 6-нд төгсөн чинь 3 сарын 6-ны 4-р өдөр өгсөн чинь 5 дахь шалгаад хүлээж аваад хагас бүтэн сайн амралтын өдөр нэгтгэд тэгээд 2 дахьд надад хариу ирсэн зарим бичвэрнүүд дутуу байна гэд тэгээд тэрнийг нь мэйлээр явуулсан чинь 2 дахь 3 дахьд бас мэйлээр харьцаар хагаад 1-2 бичвэрнүүд нь болохгүй байна. Заавал мэйлээр биш цаасаар авчирч өгнө үг гэдгийгсэн. Тэгээд өнөөдөр яг 7 хоногийн дараа үлдсэн бичвэрнүүд өгөхгүй явж байна. Сая юмэрээ явуулсан чи камера арчааг байдаг. Камера арччихлаар юм байна. Берлиний гой хаврын өдөр юм байна. За ингээ 2 дахь удаага ирж байна. Тэгээд материалыг мань хүлээж аваад визийг мань гаргаад өгчөөсэй гэж бодож байна. Өөр нэг адын бодол төрсөн нь ээжд хэлэхгүйгээр төрсөн өдөр дээр нь очиод сюрприз барих гэж бодоод байна. Юу болох нь вэ? Сторигоо энд шеэр хийх юм бол өнөөдөр өглөө 3 сарын 13-нд нэлээ эрт босоод өглөөнийхэн цаг бэлдээд өдрийнхөө хоолыг шинээр нь өглөө хийгээд тэгээд нөгөө Солонгос элчинд орж виза өгчөөд тэгээ 3 цаг нэг эмээ өвөгийн гэрээг цэвэрлэдэг. Тэр эмээ өвөөгийнх руугаа очиж гэрээн цэвэрлжээд тэгээд ажил 2-оос тараад 3 гэж хахад ажил дээр ирсэн. Тэгээд ажил дээр ирсэн чинь манай ажлынх өнөөдөр чиний ажлыг чинь хүлээж аван сүүлч өдөр байх болно ажлаа хүлээлгэж өг гэд. Тэгээд би нэлээх бичвэрнт ажлынхнаасаа бараг сүүлийн 3-7 хоног нэгцэн байсан. Тэр бүгдийг маань надаа өнөөдөр өгөөд тэгээд тэгж хэлснээс нь хойш би ерөнхийдөө ховс бичиг цаас тэ санхүүгийнхэн тайлан тооцооныхан архивын юмнуудыг янзалж агаад сая дууслаа. Тэгээд хийгээгүй. Гэхдээ өнөөдөр манай захирал орж ирээд хийж амжихгүй байсан ч окей юмаа ингээд орхио явчих. Тэгээд бид туслаарай юмхан бас ухаар болох холбогдсон шүү гэд тэгсэн. Тэгээд одоо буруу тавчин дээр дарчдаг гинэ. Одоо тэгээд биш энэ 9:17 бүр өглөө 7-оос эхэлсэн өдөр маань ингээд ажил маань ингээд дуусч байна. Гэрэл үгүй харин та одоо за ингээд 3 сарын 23-нд хурж ирж виз авлаа. 5 дахь өдөр нь болохоор виз нь гарцсан гэдэг. Тэгтээ бүр 6 өнгөрч явахад мэйл ирсэн. Тэгээд би одоо 3 дахьд нисэн.
буюу 27-нд байсан. Ээжийн төрсөн өдөр 29-нд. Тэгээд тийм сюрприз барина. За нөгөө нэг юм ихтэй дандаа ингээд стори хийдэг. Өглөөний мэнд ингээд ажилдаа ирлээ гэж стори хийдэг стори маань үүгээр дуусч байна. Тэгээд ажиллаа хөдөлгөж өгч юм. Бүрээ хөдөлгөж өгч юм. За ингээд нэг жил 3 сар ажилласан. Өөрөө өгсөн. Зөндөө их юм зааж сургасан. Гоё ажил байсан шүү. Өрөөгөө хүнд түрээслэж байгаа болохоор шургуулан мургуулга энэ дээрх юмнуудаа бүгдийг хоосолж байна. Тэгээ ширээн дээрх бас юм хоослно. Оронд орох юм хоосолцсон. Тэгээ хүнжлээ болохоор өөрийнхөө хүнжлийг үлдээхгүй гэж бодож байна. Танихгүй юм болохоор ингээд 1:54-ийн байдлаар ийм байна. Тэгтээ одоо ерөнхийдөө дуусч нэг 15 минутын дотор юмнуудыг хаяад шууд унтаад маргааш өглөө эрт юм өөрчлөлт юм билүү. За ингээд өрөөгөө цэвэрлээд хоослоод бэлэн болчихлоо. Окей. Bye, манагэр. Гараад жоохон салхилчий гэж бодсон чинь Нью-Йоркд ирсэн баг гэж.
Батын цаг хэд болж 6:07 болж байна. 04 биш Батан болцсон байж. Баяр. Кофе болцоо хийж байна. А энийг харуулах. Тавсан хуушуртай болцсон гэж. Энийг чиглэлтэй энэ замгүй явах гэж. Тийм минийх биш. Энэ зураг авчаад одоо өгнө гэж юу монголчуудаа. Одоо чинь хоолны найзууд дөө явж шаарч. Ланч тайм энэ. Идэж уух юм гэрэл санаа нэгдэг дээ. Чин өндөр хэдлээ. 80 90 гэжтэй. Тэ өсгөдөө хөтэлтэй ир гэж аахгүй тий. Үгүй сүүж 10,600 €3 юм уу? Амар олон янзын сүүжтэй. Сүүж авчихсан даа сүүж.